Сайн уу? Бүгдээрээ сайн уу? Сайн уу? Сайн уу? Сайн уу? За 11-р бүлгээс авсан үг ивэлээ. Баяр хөөртэйгээр бас даруугаар хуваалцъя. Бурхан аав минь ээ, баярлалаа энэ цагийн төлөө. Эзэн минь та надтай хамт байгаач. Би таныг урьж байна. Энэ цаг бол таны цаг. Эзэн үнэхээр та яриач гэж эзэн Есүс Христийн нэрээр даруугаар гуйж байна. Амен. За энэ бүлгийн 27 дугаар ишлэл дээрээс миний өөрүүлэх ачаа хөнгөөн гэсэн гарчигтай. Ингээд тэр дагалдагчтай хандан хэлэхдээ мөнхийн эцэг минь надад бүхнийг захирах эрх мэдэл өгсөн билээ. Би бол ертөнцийн эзний илгээс хүүн юм. Эцгээс минь өөр хинч түүний илгээсэн хүүг мэдэхгүй. Хүүгээс нь өөр хинч эзнийг нь мэдэхгүй. Зөвхөн хүүн л ойлгуулах гэж хүссэн бол тэр хүн эцгийг нь мэдэж авнаа. Хүнд дарамт үүрэн зовлон дунсан хүмүүсээ, хэрвээ та нар над дээр ирвэл би та нарт амар тайвныг өгье. Амен. За энэ бүлэг, энэ ишлэл дотор Есүс Христийн үүрэг, хариуцлага, үүрэг роль гэх юм уу те, ямар их байгаа юм бэ те. ертөнцийн эзэн Бурхан аав өөрөө Есүс Христэд бүх зүйлийг захирах эрх мэдлийг өгсөн байна. Тэр дотор нь бүр хамгийн онцгой нь болохоор зөвхөн хүн л ойлгуулах гэж хүссэн бол тэр хүн эцгийг нь мэдж авнаа. Амен. Есүс Христэд энэ эрх мэдэл байгаа. Хамгийн онцгой эрх мэдэл нь бүр надад бүр айгүй онцгой эрх мэдэл санагдчихэв. Тэр баялаг, тэр бүр гайхамшигыг хийгээ, тэр сохрыг хараа оруулах мэдээж вау. Гэхдээ энэ эрх мэдэл, энэ захиргаа бол надад бүр айгүй онцгой санагдчихэв. Зөвхөн хүн л ойлгуулах гэж хүссэн бол тэр хүн эцгийг нь мэдэж авна. Тэгэхээр Есүс Христ хүмүүсийн зүрх сэтгэлийг нээдэг юм байна. Есүс Христ хүмүүсийг сонгож авд юм байна. Есүс Христээр дамжуулан бид нар аврагдж байгаа гэдгээ би энэ дээр ингээ харахтаа үнэхээр талархаж байна. Есүс Христ өөрөө намайг сонгосон. Есүс Христ өөрөө ойлгуулсан надад. Ойлгуулахыг Есүс Христ өөрөө хүссэн байна. Амен. Тэгээд Есүс Христэд би бас үн цэнтэй тооцогдсон байна. Тэгээд би аврагдсан байна. Есүс Христийг дагаж байгаа юм байна. Энэ нь Есүс Христээр дамжуулан ирсэн юм байна гэдгийг ингээ харахтаа. Амен. Амен. Баярлалаа Есүс. Баярлалаа. Үнэхээр талархлыг өргөж байна. Тэгээд энэ дээрээс би бас нэг өөр зүйл ойлгож авсан нь болохоор сайн мэдээ, онцгойлон би ингээд хүмүүс сайн мэдээ ярьж байхдаа би хүмүүст итгүүлэх гээд те. Би ингээд Есүс Христийн өмнөөр орж ажиллаад хийх гээд би өөрөө ингээд Есүс Христийг өмөөрөөд ингээд яг тухайн үед нь үр дүнг ингээд хүсээд ингээд би өөрөөрөө ингээд хийгээд идэг байсан өмнөх тэр сул тал муухаг байдлаа эндээс бас олж харж байна. Тэгээ бас айгүй гой чөлөөлөгдөж байна. Айгүй гой ойлголтыг авч байна. Урамшиж байна. Зүгээр ярьж байгаа нь би боловч миний цаана байгаа Есүс Христ. Есүс Христ хүссэн учраас тэр ингээд одоо тэр хүнийг аврах гэж байгаа юм байна. Надаар дамжуулан аврах гэж байгаа юм байна. Яг энэ ойлголтыг, энэ үннийг би бас өөрөө ойлгож, ухаарч, санаж, дурсаж явж явах хэрэгтэй байна гэж ойлгож авч байна. Тэгээ цаашдаа яаж амьдралдаа хэрэгжүүлэх үү гэхээр эзэн та энэ хүний зүрх сэтгэлийг нээж өгөөч. Танаас гуйж байна. Та зүрх сэтгэлийг нээчих юм бол би ярихад энэ хүн үнэхээр хүлээж авнаа. Та зүрх сэтгэлийг нээгээгүй тэр хүний зүрх сэтгэлийг бэлдээг байгаа тохиолдолд би яаж ч яриад үнэхээр тэр хүн өөрчлөгдөхгүй гэдгийг хамгийн түрүүнд залбираад, хамгийн түрүүнд үнэхээр эзнээсээ зуураад, эзнээсээ үнэхээр гуйгаад, үнэхээр эзэнд үнэхээр өргөж сурыг гэж үнэхээр ойлгож авч байна. Тэгээд үнэхээр бас уучлалтыг гуйж эзнээс. Тэгэд өөрийнхөө муухаг байдал дотор сайн мэдээ ингээ яриад, өөрөө хувьдаа л бол ингээ яриад байна гэж бодсон боловч би өөрийнхоороо ярьсан. Яг эзний тэр хүслийн дагуу яриаггүй, эзний тэр зөв суураар яриаггүй, тийм муухаг сул дорой байсан алдаатай дүр төрхүүдийнхаа төлөө бас эзнээс үнэхээр уучлалтыг гуйж залбирч байна. Амен. За баярлалаа.